Сайн байцгаана уу? За манай баг нь 5 гишүүнтэй байгаа. Хулан, Бачаргал, Гэрэл, Жимэг, Намирдан, Одгорл гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа. Угаалгын нундгаас ялгарах бохирдуулагч бодисыг хэмжээг авч үзэн туршилт хийсэн байгаа. Манай багийн танилцуулга нь бид ахуй амьдралдаа угаалгын нундгийг байнга хэрэглэдэг. Тэрхүү угаалгын нундгаас ялгарах үнэрээс дэгдэмжийн органик нийтлүүд ихэр хэмжээгээр ялгардаг. Түүнчлэн ямар төрлийн угаалгын нундгаас их бохирдуулагч ялгарч байгааг нь харьцуулгын судалгаа туршилтаа гүйцэтгэлээ. Манай багийн гишүүд ярилцсан угаалгын нундаг бүгд бохирдуулагч бодис ялгаруулна. Мөн хямд үнэтэй угаалгын нундаг нь илүү бохирдуулагч бодис ялгаруулна хэмээн таамаглаж байгаа. Хэрэглэгдэх материалууд нь под төхөөрөмж, залгуур, ажлын хуудас, ашиглах хугацаа болон ажиглалтын тэмдэглэх зорилттой хандаа цаас, амбай болон омо угаалгын нундаг, цаг, гэрэл зураг авахд ашиглах утас. Аргачлал нь болохоор под төхөөрөмжөө тогт 1 цагийн турш залган туршилт хийхдээ бэлтгэнэ. Амбай угаалгын нундгийг под төхөөрөмжөдөө 5 см-ийн зайд байршуулна. 15 минутын турш хэмжилт хийхдээ 5 минут суур хэмжилт хийнэ. Омо угаалгын нундгийг 5 см зайд байршлуулан хэмжилт хийнэ. Memory картаа аван дата анализ хийх. Манай багийн дүгнэлтээр туршилтын үр дүнгээр амбай угаалгын нундаг хэмжих үед 20 ppm хүнд дэгдэмжийн органик бодис ялгарсан бол омо угаалгын нундгаас 25 ppm ялгарсан байна. Үнэтэй угаалгын нундаг нь хямд угаалгын нундгаас бага бохирдуулагч бодис ялгарч байгаа нь туршилтаар батлагдлаа. Угаалгын нундгийг хувцас эд хэрэглэслээ угааж ариутгахдаа хэрэглэхдээ хямд талыг нь харах биш бохирдуулагч бодис бага ялгаруулахыг нь тооцон худалдан авалт хийхийг бидний зүгээс зөвлөж байна. Флорида мужийн Болдер их сургууль, Public Lab мөн Монгол улсын боловсролын их сургууль EQ хөтөлбөрийг зохион байгуулж буй ментор багш нар, түүнчлэн Архангай аймгийн 3 дугаар сургуулийн багш нар болон бүх тусвал тэмцэн ах эгч нартаа талархал илэрхийлье.